Байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манцуудаа тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос игдүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн гурилдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байгаа илээ. Манцуутай бяцхан жаахан дүүнер маань тэмцээн гурилдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдгүйч гэлээ. Тэв дэлхийд нэр алдран цоротолсон тамирчид дэнч хотойд л барилдах бөхчүүд үзэгслэн гоо монголжингоо охид уйлан дуран өгөн цэцэн олон алдартангууд маань эндээс л мэндэлж Олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн дуудлыг ишиглүүлж алтан соёмбот талбайгаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа илээ. Ингээд уралдаж хагаад ухарч тавьдаг, вээлж мөлхөө төрөөлж ирдэг, алгаан дашин тантагнан бужгэлдэг, азийн бомбогоо амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн дүүнартаа амжилтын дээдийг хүсээр өгөөд шинэхэн дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Бяцхан хөөрхөн тамирчид маань яг одоохондоо тэмцээн гурилдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдгүйч гэлээ. 10, 20, 30 жилийн дараа аав шигээ ээж шигээ болсон хойно хүүхдүүд маань энэ нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар бэлхэн байх болно. Ингээд бяцхан хөөрхөн тамирчидтай амжилтын дайдыг хүсээр өгөөд шинэхэн дугаараа эхлэж байна. Алдрайхан хөөрхөн дүнрийн маань амьдралынх нь анхны тэмцээн уралдаан авторалын уралдаанаар эхэлдэг. Хамгийн түрүүнд бусдыгаа өшөөчлээд ёндан ч ям цовхтой амар тогос хүү маань гараанасаа гарлаа. За үнэхээр хамгийн мундаг оролцогч бол амар тогос маань байлаа. За 10 сар 20 хоногт авийн олон мааман нараас авхаалт самбаатайгаар амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг эхлэж байгаа амар тогос дүү маань авторалын мөлхөө уралдаанд анд олон найзуудаагаа өшөөжилж авраг тамирчнаар шалгарсан авийн мундаг оролцогч байгаа. За бандгар гэж хөөрдөн дуудалдаг. Хөөрхөн бандгар маань томчуудын дүнд суугаад тончог хөөрхөн бөө халах дуртай. За тоглоомороо тоглоод тончог завгүй өдрийг өнгөрөөнө. Бантанд үнэхээр дуртай дуу маань ирээдүйд төрдөө эрэхтэй төмөндөн алдартай эмч болно. За 2 дугаар байранд маань шил дараад ирж байгаа сэргэлэн төрсэн сэтгэрхөө сэтгэл татам царайлаг тамирчныг төр мөнхөө өгтэй бат бэлэг гинэ. 10 сар 16 хоногт аав ээжин амин хайр алиа зантай хөөрхөн бат бэлэг үнэхээр сэргэлэн төрсэн сэтгэрхөө байлаа. За бомбахай гэж хөрдөн дуудалдаг. Бомбахай хүмүүс зүгээр ирсэхгүй. Зөвлөгөн арчин унган босгон оролцохгүй ажил хийж чадахгүй зүйл гэж ондгор бомбахайд байхгүй. Банданд үнэхээр дуртай бомгорхон хөөрхөн бат бэлэг хөө төрдөн хэрэгтэй төмөндөн алдартай тончиг мундаг цагдаа залуу болно. За 3 дугаар байранд маань азтай мис, одтай мис, авхаалчтай мис маань ирж явна. Энэ хөөрхөн охиныг баасан хүүгийн амин хүслэн гинэ. Аз од нь алгандаа гэсэн аав ээжийн амин хайрдаа 10 сар 20 хоногт өвөө эмээгийн игдүүтэй бомбардай. Өвөө эмээ минь урт настаарэ, удаан жаргаарэ. Охин нь та бүгдийнхээ ачийг заавал хариулна гэж бомбартай охин бичжээ. За ингээд бүжиглэн, жүжиглэн, харсан болгоно, сониушрах нь ам хураагүй, шуулган нь аяг ололгүй, чанга, соглог аян дээр ёста бүжиглэн гэдгийг үзүүлж харна. Бүлтгэр хөөрхөн амин хөслөн, ээж хээж гсэн бүхий л гарын хоолныг амтархан идэх дуртай. Ирээдүйд мундаг волейболчин Олимпийн их авраг болон гялалзах болно. За ингээд ирээдүйн урлаг спортыг хослуулах ухаалаг лидер Аздан ман амин хүслэн маань 3 дугаар байранд ирлээ. За 4 дугаар байранд маань Ган Эрдэнэ овогтой эрхэм заяа маань орж ирж байна. За энэ удаагийн дугаарын маань хамгийн хөөрхөн хүүхдээр эрхэм заяа хүү маань шалгарсан байгаа. Өнөөдөр 8 сар хүрч байгаа хамгийн жаахан оролцогч, хамгийн хөөрхөн тамирчин, хамгийн хөгжилтэй хүүхэд, хамгийн авьяаслаг жаал байлаа. За өхөөрдөм хөөрхөн эрхэм заяаг эрхнэ гэж өхөөрдөн дууддаг. За бүжгийн аяа бол хүлтэлцээд л бүжиглэж гарнаа. Олон зүйлийг амжуулдаг ондгор бондгор хүүд оролцохгүй ажил чадахгүй зүйл гэж байхгүй.
За шүдээ хөрхөн угаачин, шүүгээ саваа өнгөчин, төмпөн шаваа төчгнүүлчин төмөн ажлыг амжуулчин шүү дээ. Хөөрхөн хамгийн хүү маань гурилтай шүлээ гуйлгалгүй, галалгүй хөлсөн гажилж байгаад хөлөөн жийд суугаад өөрөө самарт идэх тартай. Бантангаас бол хизээж боцдгүй ирээдүйд ардын жүжигчин болноо. За хөгжил хөөрийн дээд болсон хөөрхөн эрхэм заяа маань 4-р байранд ирлээ. За айргийн 5-д энэ жилийн Баян хотод ирэх жилийн Төрөө магнаа ижийтэйгээ аавтайгаа эмээтэйгээ суугаа энэ л хөөрхөн Баян хотодыг нэм дашин ивэл гинэ 11 сар 4 хоногтой. За хүслийг биелүүлэгч Ивэл Баатар гэж хөөрхөн хүүгээ өхөөрддгөө. Хүслийг биелүүлэгч Ивэл маань хүн болгонд эрхлэн хүзөөдөж аваад үнсэн тоглоомоо нураа телевизээр үзээд пог инээгээд пүг ярин суух дуртай гин шүү дээ. Бантан жимс 2-т баруун зөнгөө дуртай дуу маань цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээ гэзгэнсэн цэмцгэрхэн босоо авраг бөх болно. Зөөхөө байгалийн гаралтай цэвэр жимсний жуус. Жүдийн шилдэг туслах. Брото няня. За ингээд хөл хурдтай 4 чангатай 2-р үеийн 5 тамирчдаас маань дугар эрдэнэ авахтай цэрэн дөө маань өстой дураатал гараанасаа гарлаа да. Царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг оролцогч бол цэрэн авраг маань байла. За түүний араас амар төвшингийн аз очрол ууган баярын Мишель нар маань өстой шил дараад гарч байна да. За эхний 3 тамирчид маань хөл хурдтай 4 чангатай хөөртэй баяртай өстой сэргэлэн 3 тамирчид байла. Амар төвшингийн аз очрол ууган баярын Мишель дугар эрдэнэ цэрэн гэсэн 3. За цэрэн маань цэмцэтэл ороод ирлээ 10 сар 13 хоногт бөбөнө бөмбөг гэж хөрдөнд дуудалдаг. Хоол болгоныг хоб идэн, олон зүйлийг амжуулна, хот инээн, хонгорхон хөөрхөн ашаан гаргаж, өргөө гэртээ хайр цэцруулж, хөөрдөм хөөрхөн зан гаргаж, хүн болгонд хайр бэлгэлдэг, хөөр баярын дээд, царайлаг мираалаг, тэнгэрлэг хиймэрлэг, хөөрхөн бөмбөөхөө. За бүхий л төрлийн хоолн дуртай. Бантан брокколинтэй цутанд бол буцна гэж үгэ. Хүндийг өргөн хүчийг үүснэ. Хүч чадлан гайгуулах дуртай цэрэн авраг маань цэнгэлтгийн ногоон дэвжээ гэж өгнөж төмөн голныхоо ухаанд дэх ирээдүйн босон авраг болноо. За 2-р байранд маань шил дараад амар төвшин авахтай аз очрол хүү маань гараанасаа гарлаа. Ирээн цамц өмссөн эргэр нүдтэй эрчтэй хүчтэй сэргэлэн төрсэн сэтгэр хүмүүс сэтгэл татам царайлаг тамирчин маань ирж явна да. Хорвоо дэлхийдээ мэдлээд 11 сар 20 хонож байгаа хонгорхон хөөрхөн хүүгээ ижи аав нь Азхаан гэж өхөөрднө. Азтай одтой хиймэртэй супермен. Тоглоомороо тоглон томчуудын донд суугаад тунчиг хөөрхөн буу халнаа. Өдөржин өргөө гэртээ хайр цэцруулж байдаг хөөрдөм хөөрхөн тамирчин шүү дээ. Гомтой шүлэнд маш их дуртай. Гололгүй, гуйлалгүй хөлсөн гажуулаад хөлөөн жид сууж агаад өөрөө самардан идэх дуртай. Ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцнаа цорайтуулсан Олимп төв дэлхийд мөрөн гаргасан онцгой мундаг Олимпийн авраг NBA-гийн тамирчин сагсчин болж дэлхийд нэр алдран цорайтуулсан тамирчин болно. Ирээн цамцтай, эргэр нүдтэй, эрч хүчийн дээд болсон эрхэм хөөрхөн оролцогч амар төвшингийн аз очрол хүү маань 2-р байранд орж ирлээ. За 3-р байранд маань ууган баяр авахтай Мишель маань өстой шил дараад л ороод ирж байгаа. Шижгээс хөөрхөн тамирчин байгаа. Алаг нүдтэй Мишель охин 10 сар 23 хоногт аав ээжээ амийн хайр алиа зантай хөөрхөн Мишель. За ууган баярын маань гэр бүл 3 дахь тамирчнаа манай Манцуутай тамирчин нэвтрүүлэгт маань маш амжилттай сойж байгаа. За ингээд Тэнгэрлэг сайхан гэр бүлээс маань Олимп төв дэлхийн авраг төрхийн өлзөөтэй сайхан гөрөлийг өөдөөд нөргөн дэвшүүлж байна. За ингээд Мишель охиныг маань Гүнжээ гэж хөртөнд бодолдог. Гүнжээ охин цөөх ухах дуртай. Ээжийнхээ бодгийг гаргаж ирээд эргэр нүдээ тайруулан бодоод игдэвтэй гэх чинь инээд алтан сон шүү дээ. За ганган гойхон хөөрхөн охин маань дэлхийд нэр алдран цорайтуулсан Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаа цорайтуулсан дэлхийн мисс болноо. За Монгол охин хойно махсаг гэж ихтэйхэн 74 өндрийг данайд суугаад идчих нь бантан саг 2-оос буцна гэж үгэ. Ирээдүйд мянган шавтай бас ардын багш болноо. За 4-р байранд маань хамгийн намблаг, хамгийн хөөрхөн хайр болон оролцогчдын маань нэг Мишелийн үжин дүү маань орж ирж байна. Үжин охин маань өнөөдөр 1 нас хүрч байгаа. Төрсөн өдрийн гал халуун мэндийг үжин охиндоо өргөж байна. Уртаа наслаарай үжин минь, удаан жаргаарай үжин минь, хүний сайнтай уулзраарай үжин минь, хүлгийн сайныг унаарай үжин минь. Хүсэл бүхнээ биелүүлэн амьдраарай үжин минь, хөөрхөн үжиндээ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж төрсөн өдрийн гал халуун мэндийг
өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. За даадууш гэж хөрдөн дуудулдаг гинэ. Бүжиглэх хоббитэй, шарсан төмсөнд үнэхээр их дуртай, намблаг хөрхөн үжин гүнж маань ирээдүйд Холливуудад алдартай жүжигчин болно. Айргийн тавд ирж яваа аав ээжийн амин хайр алиа зантай хөөрхөн оролцогчийг элбэг заяа авахтай ухаан заяа гинэ. Ухаан заяа хүмүүс уухай хашгираад сүүл мушгаад сүрхийн мундаг ирж яванда алаг нүдэн тармалцсан аавын сэргэлэн хөө 10 сар 27 хоногтэй дүүдэ авраг гэж хөртөн дуудалдаг. Дуу сонсоод бүжиглэн дургүй нөхөрвөл харин өндөр дугаар алаг нүдээ тармалзуулж агаад л айдаа мундаг хүнийг загнана шүү дээ. Бөмбөгөөр тавилах дуртай бүхий л өдөржин ном сонин уншаад шинжилт судлаад өнждөг шинжлэх ухааны ирээдүйн их доктор даа. Махан төрлийн хоолыг мас айдал суугаад иднэ. Эрдэм мэдлэгээр биеийн чимсэн Эйнштейн шиг мундаг эрдэмтэн болно. За ингээд 3 дугаар үеийн хөөрхөн дүүнрийг маань хушуучлаад сэргэлэн төрсөн сэтгэрхөө сэтгэл татам царайлаг тамирчин даваа очрын хүслэн охин маань даанчиг мундаг ирж явна да. За ингээд анд олонны айзуудаа автораалын мөлхөөр уралдаандаа хушуучилсан авраг оролцогч бол даваа очрын охинтой хүслэн дуу маань илаа. За даваа очрын маань гэр бүл 4 хөөрхөн тамирчнаа манцуутай тамирчин нэвтрүүлэгт маань сойж байгаа. Сайхан тэнгэрлэг гэр бүл байгаа. 22 жилийн маань хугацаанд хонгорхон хөөрхөн 4 тамирчнаа манай нэвтрүүлгийг зарин гэрж оролцсон даваа очрынхаа гэр бүл ад жаргал сайн сайхан бүхнийг өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. 4 хөөрхөн тамирчдаас маань дэлхийд нэр алдран царай тулах тамирчин төрнө гэж адтай бэлэгтэй сайхан өрөөлийг тэнгэрлэг сайхан гэр бүлтэй өөдөөд нь өргөн дэвшүүлье. 10 сарын 15-нд төрсэн алиа бяцхан охиноо бомбараа гэж хөртөнд дуудалдаг. Бомбараа охин маань бүжиглэн 3 ахтайгаа ан маань барилдна айлгуутайхан хөхрөлцгөн өргөө гэртээ хайр цэцруулж ядаг өхөөртөм хөрхөн 4 одтой бантан бууз тарган дуртай ирээдүйд төрдөн хэрэгтэй төмөн олонтой алдартай нэр алдран цорайтуулсан нийгэм журамдаа ихийг хийж бүтээсэн энгүү мундаг эмч үсгий болно. За 2 дугаар байранд байна хот инээсэн хонгорхон хөөрхөн оролцогч бол цацрал авахтай холбоо од маань илаа. Үнэхээр одтай, хиймэртэй, азтай, авьяастай агуу мундаг оролцогч бол цацралын холбоо од маань илаа. ертөнцид мэдлээд 9 сар 21 хонож байгаа. Холбоо од гэж нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой сэргэлэн төрсэн сэтгэр тамирчин байлаа. За миний бяцхан ангаа хай гэж хөрдөн дуудалдаг. Мөлхөж уралдана, бүжиглэж авьяасаа үзүүлнэ, ах эгч нартайгаа тоглоно, айлгуутанхан инээлтэн шүү дээ. За амин харийн дээд болсон холбоо од дуу маань бантан шөлтөө хоолыг сорж байгаад базж байгаад за ер нь өөрөө хооллох маш их дуртай да. Хөх тэнгэртээ дүүлэн нисэн хөлөг онгоцны сайхан эсгэгч болноо. Хүмүүн болгоныг баярлан бисүүлсэн хүч ихтэй бүх бас болноо. За ингээ 3 дугаар байранд маань Владимир Владимирович Искандер дуу маань орж ирж байна. За ингээд Владимир Владимирович Искандер дуу маань өдрийн сайныг өнжин хүлээ, сарын сайныг саадан хүлээж, өнөөдрийн энэ өдрийг үлжээтэй сайхан өдөр байна хэмээн холын нуткаас зарим манай нэвтрүүлэгт оролцож байгаа хонгорхон хөөрхөн нүдэн хүү маань илаа. Алаг нүдэн тармалцсан авийн сэргэлэн хүү маань 10 сар 6 хоногтэй. Болжмор гэж хөртөн дуудалдаг. Жив дуутай жижигхэн хөрхөн болжмор да. Алаг нүдэн тармалцсан аавын сэргэлэн болжмор да. Бүгдийг амталж амандаа хийж үзэх дуртай. За ингээд юм болгоныг мэдрэх хоббитэй, мэдрэмж өндөртэй, шинжилт судлах хоббитэй сэргэлэн төрсөн нүдэн хүү маань бантан амттай шарсан төмс, нухшин төмсөнд үнэхээр их дуртай. Эрдэм мэдлэгээр биеийн чимсэн их орондоо их дэлхийдээ ихийг хийж бүтээсэн төр тэрэгтэй, төмөн далдартай, тунчиг мундаг алаг нүдэн тармалцсан лидер манлайлагч тамирчин болноо. За ингээд 4 дугаар байранд маань олноос онцгой, бусдаас буцгай сэргэлэн төрсөн сэтгэр тамирчин сэтгэл татам хайрын бурхан бол Тэмүүлэн овогтой Имүнэ охин маань илаа.
За энэ хөөрхөн охин маань өнөөдөр 11 сар 1 хонож байгаа. Аав ээжийн амин хайр алей зантай хөөрхөн эмүүнийг бяцхантай гэж өхөртөнд бодолтгаа. За ингээд тэмүүлэн гээ маань гэр бүл Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань 22 жилийн хугацаанд 3 дахь тамирчдаа манай нэвтрүүлэгт сайж байгаа Тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. 10 жилийн өмнө Анаа, 15 жилийн өмнө Агаа нь Манцуутай тамирчин нэвтрүүлэгтээ оролцож маш их амжилтыг гаргаж байсан Тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. Ингээд удахгүй одонгийн хөөрхөн тамирчнаа ондойтол бандойтол тэврээд ирээрээ бяцхан хөөрхөн тамирчтаас маань дэлхийд нэр алдран царай тулаж Монгол улсынхаа төрийн далбайг мандуулж алтан соёмбот далбайгаа мандуулж төрийн дуллаа гიშгэлүүлэх агуу мундаг тамирчид төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бяцхантай охин маань утсаар ярина, зургаан ахуулна, зурагтынхаа сувгийг солиод Google-д киногоо тааруулаад үзэн ном унших маш их дуртай хөөрхөн охин маань хааш банш бантанд өнөхөр дуртай. Ирээдүйд Нобелийн шагналтай эрдэмтэн мундаг лидер бүсгүй болно. Энэ жилийн баян хадаад эх жилийн түрүү магнагийн маань хүсэл бүхэн нь биелэх болтугай. Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих амин дэмээр баялаг 100% цэвэр жимсний нухаш. Bruto Няня. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань хөөрхөн бяцхан тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. За ингээд эхний 5 тамирчдаас маань хөл хурдтай, дөрөө чангатай, хөөртэй баяртай хөөрхөн оролцогч бол төр мөнхийн Батбилэг Хуманэла. Игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен, ирээдүйн сайхан залуу. Энэ удаагийн дугаарын маань эрч хүчийн хаан бүх тэмцээндээ бусдыгаа хөшөөжсэн буцгаа мундаг авраг Батбилэг маань эрч хүчтэйгээр нэглэлээ. За 2 дугаар байранд маань шил даран гэрж байгаа шижгэнсэн хөөрхөн оролцогч бол Баасан хүүгийн амин хөслөн Думанэла. Азийн мөвлөг соголжсэн Азтай мис, Оттой мис, өхөөрдөм хөөрхөн Монголжингоо мис маань өнөөдөр 2 дугаар байранд өлхөө уралдаанд орж ирлээ. За 3 дугаар байранд маань Ёндан Жамцавхтай амар тогсдоо маань орж ирж байна. Инээд алдсан эрч хүчийн хаан. Энэ удаагийн дугаарын маань өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мис. Авхаалчтай сэргэлэн авийн охин маань 3 дугаар байранд годоггүйхэн дахиад ороод ирлээ. За 4 дугаар байранд маань хамгийн гоё бужиглаж шилдэг бужигчнээр шалгарсан хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хамгийн авьяастай, хамгийн хөгжилтэй оролцогч болох ган эрдний эрхэм заяа хүү маань орж ирж байна. Авхаалчтай сэргэлэн авьяаслаг бяцхан ханхуу маань 4 дугаар байранд орлоо. Айргийн 5-д энэ жилийн баян хотод эх жилийн түрүү магна ижитэгээ аавтайгаа эмээтэгээ сугаа энэл хөрхөн бомбор цагаан бамбруушиг нямдашин ивэл гинэ. Өхөөрдөм хөрхөн царайлаг бяцхан ханхуу алдрыг авсан царайлаг цагаан бамбрууш буюу энэ жилийн баян хотод эх жилийн түрүү магнада дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилтаар оролцохыг хүсэж байна. Надад болон миний найзад юус өгөөч? Миний найзад яасан бэ? Миний хүйдэд зориулсан харшлын эсрэг жүүс шүү дээ. Харшлын эсрэг нэ? Тэгвэл надад 2 дахин илүү өгөөч. Fruta няня в помощь маме. И папе. За ингээд мөлхөө уралдааны маань 2 дахь үеийн тамирчдаас маань хамгийн түрүүнд Ууган Баярын Мишель, Амар Төвшингийн Аз Жаргал, Дугур Эрдэнэ Цэрэн нар маань гараанаасаа гарan байраны зүг гайхалтай гिचэнд хортлон давгиж явнаа. За ингээд хөл хурдтай, дөрөө чангатай, хөөртэй баяртай хөөрхөн хүүхдүүд маань үнэхээр мундаг тамирчид байлаа. Шижгэнтэл давгиж явна да. Хамгийн түрүүнд Ууган Баярын Мишель охин маань гараанаасаа гарч байна да. За Мишель гэж хөөрхөн охин маань хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч. Энэ удаагийн дугаарын маань алаг нүдтэй игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн гоё охиноор шалгарсан их мундаг оролцогч байлаа. Ууган Баярын маань гэр бүл энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн тамирчдаас маань Манцуутай тамирчин нэвтрүүлэгт маань 3 дахь тамирчнаас хайж байгаа мундаг сайхан Тэнгэрлэг гэр бүл байгаа. Ууган Баярынхаа гэр бүлд Олимп төв дэлхийн аваргууд, одон медалаар ингрэм билаасан мундаг тамирчид
шийд дэлхийд алдартай хүмүүс төрнөө гэдэгт итгэлтэй байж үгийн сайн, үйлийн сайныг өрөөж байна. За ингээд Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай оролцогч Ууган баярын Мишель дуу маань 1-р байранд орж ирлээ. Түүний араар шил дараа шижгэнтэл тавьсан сэргэлэн төрсэн Сэдгэр хүү маань алаг нүдэнд тармалцсан аавын мундаг хүү эрийн цамцтай эрч хүчний хаан энэ удаагийн дугаарыг маань дэндүү хөөрхөн тэгчин эдэлмийг дэлхийд нэр алдран царайд болох сайхан залуугаар шалгарсан сэргэлэн төрсөн Сэдгэр хүү маань сэнгэнтэл тавхиад ороод ирлээ. Энэ хөөрхөн хүү бол амар төвшингийн аз учрал хүү маань эла. За ингээд аз учрал маань эрийн цамцтай эргэр нүдтэй эрч хүчний хаан маань хот инээсээр хонгархан хөөрхөн хөө 2-р байранд ороод ирлээ. За 3-р байранд маань Дугар Эрдэнэ авахтай Цэрэн хөө маань орж ирж байна. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг хямрлаг хөө шилдэгэн шилдэг бужигчин авхаалчтай сэргэлэн джентльмен Цэрэн авраг маань цэмцэдэл 3-р байранд ороод ирлээ. За 4-р байранд маань Мишель авахтай Үжин дуу маань орж ирж байна. За Үжин авраг маань үнэхээр хөөрхөн мис байла. Олноос онцгой мис, бусдаас бузгай мис, дэгжин хөөрхөн мис Үжин охин маань үнэхээр хөөрхөн үзэгслэнгоо гүнжээр шалгарсан хөөртөн хөөрхөн бүлгэлсээр 4-р байранд 40 тавхиад ороод ирлээ. Үжин гүнжтэй баяр хүргье. Айргийн 5 дэрж аваа ави мундаг хөг элбэг заяа авахта авхаан заяа гинэ. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн аз жаргал баяр баясгалан гийсэн алаг нүдэн тармалдсан алиа зантай айда мундаг тамирчин байла да. Алаг нүдтэй авхаалчтай сэргэлэн джентльмен Ави мундаг хөө маань айргийн 5 давхарлаа. Ухаан заяа гэж ухааны дэд болсон уйхан хашгиран мөлхөж яваа хөөртөм хөөрхөндүүдээ амжилт хүсье. Манай Миша хамгийн хүчтэй. Угаалаг бас хөөрхөн. Эрүүл бас эрч хүчтэй. Яагаад вэ гэвэл? Бруто няня каша маш сайн иддэг шүү дээ. Бруто няня каш нь үр тариатай учраас хоол боловсруулалтыг сайжруулж, амьд мэрэгц бодисоор баялагдуул таны хүүхдийн өсөлтийг дэмжиж эрүүл бойжоход туслана. Ээжүүдийн шилдэг туслах Бруто няня. За дараагийн хөөрхөн 4 тамирчдаас маань Владимир Владимирович Искандер дүү маань гарч байна. За яста алаг нүдэн тармалдсан аавын сэргэлэн хөөста анд олон найзуудаа хошуучлаад сэргэлэн төрсэн Сэдгэр хөө сэтгэл татам царайлаг тамирчин маань шижгэнтэл яста мөлхөөд ороод ирлээ дээ. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч алаг нүдтэй авхаалчтай бяцхан хаан хөө Владимир Владимирович Искандер дүү маань 1-р байранд орж ирлээ. Баяр хүргэе Искандер хүү дээ. За 2-р байранд маань хөл хурцтэй дөрөөжингтай даваа очрын хөслөн охин маань ирж юмнаа. Даанчиг мундаг оролцогч маань хөслөм дүү маань байла да. Дэндүү хөөрхөн дэгжим мис дэлхийд нэр алдран царайд болох сайхан тамирчаан. За даваа очрын маань гэр бүл 4 дахь тамирчнаа 22 жилийн маань хугацаанд маш амжилттайгаар уралдуулж байна. За Тэнгэрлэг сайхан гэр бүлд маань Олимпийн авраг төрж байгаа. За ингээ 2-р байранд хөслөн маань ороод ирлээ. За 3-р байранд маань Тэмүүлэн авахтай Имүнэ охин маань ирж явна да. За бужигийнхаа тэмцээнд гоё бужиглаж шилдэг бужигч нэр шалгарсан царайлаг мираалаг нуруулаг бондгорхон хөөрхөн Батамис Имүнэ дөө маань 3-р байранд ирж явна. За Тэмүүлэнгийн маань гэр бүл 22 жилийн маань хугацаанд 3 дахь тамирчнаа маш амжилттай сайж байгаа. За ингээд Имүнэ гэж хөөрхөн дүү минь ээ. Дараагийн хөөрхөн одонгийн дүүгээ бушуухан дагуулад дараа жилийн инэл намар даанчиг хөөрхөн ад жаргалтай гар цөмөр эргэн уулзъя. Имүнэ охин маань 3-р байранд ирсэн. За 4-р байранд маань цацрал авахтай холбоо од маань орж ирж байна. За холбоо од маань олноос онцгой бусдаас бузгай адтай одтой хямртай авхаалчтай самбаатай айда мундаг оролцогч маань холбоо од маань байлаа шүү дээ. Азийн мөмлөг сугалсан адтай ханхуу одтай ханхуу авьяаслаг шилдэг бужигчин ханхуу гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялж нэр алдран царай талах сайхан залуу цацралын холбоо од маань 4-р байранд 40 тавхиад ороод ирлээ. Адтай ханхуудээ баяр хүргье. Зөөхөө байгалийн гаралтай цэвэр жимсний жуус. Жүүдийн шилдэг туслах Бруто няня. Манай нэвтрүүлгийн байнгын ивент төвч
мянган тамирчид маань 20 жилийн турш гарын бэлгээ гардуулж ерөнхий ивент төгчээр ажиллаж байгаа BMX компани агш нартаа баярлсан талархснаа илэрхийлж байна. За BMX компани маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн тэжээл Fruto Nyanya Malishim нэртэй каш, жуус, сок, нугшнуудыг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулад, тодруулаад, өргөмжлүүлээд байгаа лээ. Хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүнүүд болох Fruto Nyanya Malishim нэртэй каш, жуус, сок, нугшнуудаас сонголтоо хийгээрэй. Бүх дэлгүүрүүдээр, бүх супермаркетуудаар, бөөний төвүүдээр худалдаалагдаж байгаа. Монголд худалдаалагдаж байгаа хүүхдийн тэжээлүүдээс хамгийн амттай, хамгийн чанартай, хамгийн баталгаатай бүтээгдэхүүнүүдээр шалгарсан Fruto Nyanya Malishim нэртэй каш, жуус, сок, нугшнуудаас сонголтоо хийгээрэй хүндэт эцэг эхчүүдээ. За ингээд Азийн Монголыг хамгийн түрүүнд цацралын холбоо оддоо маань авчиж байна. Азад нь алгандаа гэсэн аавын сэргэлэнхүү холбоо одтой амьдралынхаа турш дандаа юм азтай, одтой хиймэртэй явахын үлжитэй сайхан өрөөлийг өхөрдөм хөрхөн холбоо одтой өөд нь өргөн дэвшүүлье. За ингээд дараагийн тамирчдаас маань ямар азтай одтой хиймэртэй хүүхэд азийнхаа бомбөлгийг суглаж азадны хаан болохыг харуулах нь вэ? Харцгаая. За ингээд хүний амьдралд аз од гэж өдөр болгон тохиогоод байдгүй. Амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож азийн бомбөлөг атгаж байгаа азадны хаан маань ямар хүүхэд ах нь харцгаая. Нэвтрүүлгийн маань 20 жилийн турш гарын бэлгээ гардуулж ерөнхий вендтгчээр ажиллаж байгаа BMX компани маань ахш нарын гарын бэлгийг авч за азтай одтой хиймэртэй хүүхдээр шалгарах гэж байгаа азадны хаан бол хамгийн түрүүнд авсан баасан хүүгийн амин хөслөө охин маань илаа. За амин хөслөн гэж хөөрхөн гүнжтэй амьдралынхаа турш дандаа азтай одтой хиймэртэй явахын үлзэтэй сайхан өрөөлийг өөдөд өргөн дэвшүүлье. За нэвтрүүлгийн маань 20 жилийн турш ивент тэтгэж мянган тамирчид маань гарын бэлгээ гардуулж байгаа BMX компани агш нартаа мянган тамирчдынхаа өмнөөс баярлсан талархснаа илэрхийлж байна. Хүүхэд эрүүл байх нь гэр бүлийн хамгийн том аз жаргал хөөрхөн үрсийг эрүүл өсгөхөд хамгийн туслах нандин хэрэглээ Baby K хүүхдийн чихв юм а. Baby K чихв нь олон улсын чанарын стандартын дагуу хийсэн зөөлөн нэмгэн шимгээл цайтай учраас хэрэглэгчдийн таашаалт хэдийнэ нийцсэн билээ. Туршлагатай ээжүүдийн сонголт Baby K хүүхдийн чихв юм а. Хайртай үрдээ бид хамгийн сайн чихвийг хэрэгэлдэг. Хамгийн зөөлөн, Нэмгэн, хамгийн шингэл цайтай чихв. Цохроо. За уралдаж болох гэж азаа удсан ухаантай сэргэлэн цаваа төрсөн дүүнрээ маань дараагийн тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаарт оролцсон ихтүүтэй хөөрхөн дүүнэр маань их гоё бүжгэлдэг. Сэргэлэн, цаваа, авхаалжтай, авьяастай үнэхээр мундаг тамирчид энэ удаагийн дугаарт маань оролцсон байгаа. Ингээд сэргэлэн төрсэн сеткер тамирчид сэтгэл татам авьяаслаг тамирчдаас маань хамгийн гоё бүжгэлсэн хүүхдүүдээ алдаршуулан магтандуудъя. За ган эрдний эрхэм заяа хөө маань өста гараа өргөд линээ далдаад чихэн дэлдээгээд л үнэхээр их хөөрхөн байсан. 8 сартай хамгийн хөөрхөн тамирчдын маань нэг байлаа. За мөн цацралын холбоо оддоо маань маш гоё бүжгэлсэн. Өста гараа өргөж байгаад ганган гоёхан аялгууд туун дээр өста ан маань сайхан бүжгэлсэн шүү дээ. За түүнтэй зэрэгцээ Тэмүүлэнгийн Имүнэ охин маань маш гоё бүжгэлсэн. Ёстой авьяаслаг царайлаг оролцогч маань Имүнэ охин маань илаа. За ингээд мөн хамгийн гоё бүжгэлсэн шилдгийн шилдэг бүжигчнэр дугрын цэрэн хөө маань илаа. За цэрэн хөө маань яста аяпл бүжиглэж ам хуурайгүй шулганы зүгээр суухгүй зүлгэж арчиж унгаж басгаж зад бүжгэлдэг авьяас авхаалжийн хаан бол цэрэн авраг маань илаа. За үнэхээр гоё бүжгэлсэн шилдгийн шилдэг бүжигчин цэрэн маань байлаа. Ингээ баяр хүргье. Удаагийн дугаарт маань Амин Хүслэн, Ивэл, Батбилэг, Амар Тогос, Эрхэм Заяа, Мишель, Үжин, Ухаан Заяа, Цэрэн, Аз Учрал, Эмүнэ, Хүслэн, Холбоод, Искандер гэсэн хөөрхөн тамирчид маань бүжиглэж байна. За ингээд
Амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд амжилт сайтай оролцож байгаа алдрайхан хүрхэн донортой аж аргалын дэдийг хүсээр ойж байна. За манай нэвтрүүлэг 3-4 дугаар хороолол Apex ихтэлгүүрийн 5 давхарт байрлах My Little Pony гэдэг маш том тоглоомын төвөөс амжилттай болж ундралдаг байгаа. My Little Pony тоглоомын төв маань 3-4 дугаар хороолол Apex ихтэлгүүрийн 5 давхарт байрлаж байгаа. За ороодны гараараа сэтгэл ханамжийн баталгаа 100% байх болно. За машины зогсоол маш ихтэй, хүүхдийн цэвэрхэн 0-тай, Улаанбаатар хоттой хамгийн том метр квадраттай тоглоомын төв бол Apex дэлгүүрийн 5 давхарт байрлах My Little Pony тоглоомын төв байгаа. За тоглоомын хувьд бол мянган тоглоомтой, өсөрдөг, дэвхэрдэг, гүйдэг зам. За олон төрлийн мянган тоглоомнуудтай Улаанбаатар хоттой бол метр квадратаараа том цэвэр цэмцгэрээрээ хамгийн цэмцгэр заагааржуулалт маш сайтай 3-4 дугаар хороолол Apex дэлгүүрийн 5 давхарт байрлах My Little Pony тоглоомын төвд өдөр бүр 11-ээс 20 цаг хүртэл таалга нэгээд хөөрдөн хөөрхөн хүүхдүүдэд уран залж байна. Хүндэт эцэг эхчүүдээ телевиз үзэгчтэй та бүхэн хүүгийнхаа охиныхоо хөгжилтэй хөөртэй дурсгалтай дуртатгалтай энэхүү сайхан мөчийг нь манай Мансуутай тамирчин нэвтрүүлэгтээ маань заавал мөглсөн үлдээгээрээ 10, 20, 30 жилийн дараа аав шигээ ээж шигээ болсон хойно хүүхдүүд маань энэ нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар бэлхэн байх болно. Манай нэвтрүүлгийн өө таалга үргэлж нээлттэй байна. 8-аас 11 сартай Мансуутай бяцхан тамирчтай манай нэвтрүүлэг ураад залаад өдөр бүр бүртгээд л авч байна шүү. За ингээд Facebook группийн админуудаа урьж байна. Facebook группийн админуудаа урьж байна. Мансуутай бяцхан тамирчтай бүгднгийн зохион байгуулад манай нэвтрүүлэгт амжилттай оролцуулаарай. За ингээд 990825 тэг гэсэн утсанд халбаа бариарай. Эрхэм хөөрхөн ээж аваадаа игдүүтэй хөөрхөн өрсөдөө манай нэвтрүүлэг заавал оролцуулаарай. Эрхэм хүндэт аав ээжүүдээ игдүүтэй хөөрхөн өрсөдөө Улаанбаатар хоттой төдийгүй Монгол улстай хамгийн том, хамгийн цэвэрхэн, хамгийн дохтой, хамгийн сайхан тоглоомын төв үү таалгаа нэгээд байна. 3-4 дугаар хороолол Apex ихтэлгүүрийн 5 давхарт My Little Pony тоглоомын төвөө. Хүүхэд бүрийн хөсөн хүлээсэн цэвэрхэн дохтой, цэмцгэр том олон төрлийн тоглоомнуудтай юм байна. Саад давах тоглоомнууд, сагс волейбол, хөл бөмбөгнүүд, уралдах машин, өсөрдөг жамп, Монгол гэр, модон морь гэд янзын олон тоглоомнуудтай үнэхээр гоё тоглоомын төв байна. Зориулалтын хүүхдийн 0-тай, зогсоол талбай үнэхээр ихтэй юм бэ шүү. Өдөр бүр 11-ээс 20 цаг хүртэл үүд хаалга нээлттэй My Little Pony тоглоомын төв хөөрхөн өрсөдөө уран залж байна. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эглэж, анд олон найзуудаа ав тараалын мөлхөөрөл дандаа хошоочилж, ав яаслаг шилдэг бүжигчээг авхаалчтай сэргэлэн джентльменээр тодорч байгаа. Дугар Эрдэнэ овогтэй цэрэн хүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж, анд олон найзуудаа автораалын мөлхөөрөл дандаа хуршуучлан давхиж, алтан медалаар ингрэм билоосон алиа бяцхан оролцогч авийн мундаг хүү, дэндүү хөөрхөн дэгжин джентльмен, дэлхийд нэр алдар анзрэт болох сайхан залуу, амар төвшингийн аз учрал дүүдээ алтан медаль бэлгийн хамт нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгч BMX компани хагч нар нь гарын бэлгээ гардуулж байна. Баяр хүргье. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай, баяртай, баясгалантай, хөгжилтэй, хөөртэй оролцогч шилдэг бүжигчнэр шалгарсан авхаалчтай сэргэлэн авьяаслаг бяцхан хаанхуу ган Эрдэнэ овогтой эрхэм заяа хүүдээ BMX компани агч нар нь бэлгийн гардуулж байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаард оролцсон эрчтэй хүчтэй тамирчдаас маань анд олон найзуудаа автораалын мөлхөөрөл дандаа хошоочилсан өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мис охин Ёндан жамцын амар тогос охиндоо нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгч BMX компани агч нар нь гарын бэлгээ гардуулж байна. Баяр хүргье. Энэ жилийн Баян хотод эх жилийн түрүү магнаа аавын хайртай амин Эрдэнэ, ээжийн хайртай Эвхрийн Эрдэнэ өхөөрдөм хөрхөн царайлаг бяцхан ханхуу алдрыг авсан Ням дашийн ивэл хүүдээ бэлгийг гардуулж байна. Баян хотодтой баяр хүргье.
Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн аз жаргал баяр баясгалан гэсэн дэндүү хөөрхөн дэгжин мис охин дэлхийд алдарших сайхан охин даваа очрын хөслөлүүдээ бэлгийн гардуулж байна. За даваа очрын маань гэр бүл 4 хөөрхөн тамирчтай оролдуулж олимпийн аварга төрөх болох болтугай. Баяр хүргье. Азийн мөнгөлөг атгахчихсан азтай мис, одтой мис, өхөөрдөм хөөрхөн монголжинго мис охин Баасан хүүгийн амин хүслэндүүдээ Азийн мөнгөлөгний тусгай шагналаа BMX компани агш нар нь гардуулж байна. Баяр хүргье. Хамгийн гоё нүдтэй, хамгийн хөөрхөн оролцогч амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа автораалын мөлгөөрөлтөнд хошоочсон аллаг нүдтэй, авхаалчтай, сэргэлэн джентльмен Владимир Овогтой Искандер хүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаард оролцсон хамгийн хурдтай, хамгийн хүчтэй, хамгийн сэргэлэн оролцогч Игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуу төр мөнхийн бат бэлэг хүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргье. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай оролцогч хамгийн гоё нүдтэй, хамгийн хөөрхөн оролцогч Элбэг заяа овогтой Ухаан заяа дүү маань аллаг нүдтэй, авхаалчтай сэргэлэн ханхуу алдрыг авч байна. Баяр хүргье. Азийн мөнгөлөг атгахчихсан азтай бондгор, одтой бондгор, авьяаслаг шилдэг бүжигчин бондгор, гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран царай тулах сайхан залуу, цацрал авогтой холбоо оддуудээ Азийн мөнгөлөг, авьяаслаг шилдэг бүжигчний тусгай шагналуудаа BMX компани 25 дугаар сууг телевизийн агш нар нь гардууллаа. Баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай оролцсон аллаг нүдэн хөөрхөн оролцогч Ууган баярын Мишель дүү маань Игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн гоо охиноор шалгарч байна. Ууган баярын маань гэр бүл 3 дахь тамирчнаа манай нэвтрүүлэг сайсан маш сайхан тэнгэрлэг гэр бүл байна. Олимпийн аваргууд төрөх болтугай. Баяр хүргье. Энэ удаагийн дугаард оролцсон Игдүүтэй хөөрхөн дүүнраас маань маш гоё бужиглаж шилдэг бужигчнээр шалгарсан царайлаг, мираадаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг оролцогч бол Тэмүүлэн овогтой Имүний охин маань нэ бандгорхон хөөрхөн Ботомис гоохнаар шалгарсан Имүний охиндоо BMX компани агш нар нь гарын бэлгээ гардуулж байна. За Тэмүүлэнгийн маань гэр бүл мөн 3 дахь тамирчтай манай нэвтрүүлэгт маш амжилттай сайж байна. Дэлхийн аваргууд төрөх болтугай. Баяр хүргье. Авийн болон мамунараас авхаалчтай самбатаа оролцсон Алиа бяцхан оролцогч хөгжил хөөрийн дээд болсон хөөрхөн бяцхан тамирчин Мишелийн үжин охин маань үнэхээр хөөрхөн үзэгслэнгоо гүн жалдрыг авч байна. Үзэгслэнд хөөрхөн гүнжтэй. Баяр хүргье. Эрхэм хүндэт үзэгчдээ Манцуудаа тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаард маань эх орны маань 4 зүг 8 зогсоос Игдүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байна. 10 хавар харамсан сумшин өнгөрөхөд алтраа жаахан дундрмаа сөрөгчд олсон байна. 20 заныг отоход хонгор жаахан дундрмаар оюутан болцгаасан байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алраан царай тасан залуус онцгой эсгэрийн шуугах 40 өвлөг өнгөрөхөд их орондоо хийх хийж бүтээчихсэн эрдэмтэй намтай залуус айцгаана. Тэр загт дүүнэрмэн та нар нэвтрүүлгээ үзээд дискэлгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөхрөн инээж баясгах болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.